За сайн байцгаана уу? 2024 оны 5 сарын 20-оос 2024 оныхоо 6 сарын 20-д гартал за ерөнхий байдлаараа гариг эрхсүүдэд ямар нөлөөлөл одоо өөрчлөлтүүдийг хийж гинэ үү? За нөгөө талаасаа бол 5 сарын 20-нд нар маань ихрийн орд руу бол шилжилт хөдөлгөөн хийж байгаа. За нөгөө талаасаа энэ нарны байршил солигдож байгаагаас гадна маш олон гаригууд дагаад сугар бууд гаригууд бол өөрчлөлтүүдээ бол ихрийн орд руу бол аяллаа хийж эхэлнэ. Үүнээс гадна хамгийн том өөрчлөлт болж байгаа зүйл маань Бархас бод гариг ихрийн ордонд эх 12 сарыг одоо үдэхээр ирж байна. Тэгэхээр бол ихрийн ордонд буюу агаар бие махбодтой бууд гаригаар удирдуулдаг. За нөгөө талаасаа бууд гаригийн иргэшээлд явдаг ихрийн ордонд Бархас бод гариг маань өнгөрсөн 12 жилийн өмнө бол одоо байршсан. Тэгэхээр энэ үеүүдэд таны амьдралд бас одоо өнгөрсөн 12 жилийн хугацаанд өнгөрсөн 12 жилийн өмнө юу болж ирсэн, ямар өөрчлөлтүүд гарч ирсэн бэ гэдгийг бас анхаарах боломжтой. За нөгөө талаас болохоор таны хувьд энэ үеэр бас одоо өөрийн чинь гариг эрхсүүд ихрийн ордон дээр байршдаг. Эсвэл ихрийн ордонд Бархас бод гаригтай одоо хүмүүсийн маань хувьд асар олон өөрчлөлтүүд бол энэ үеэр ирнэ. Тэгэхээр хувь хүний чартн дээр астрологийн одоо гаригуудын нөлөөлөл донд Бархас бод гариг бол хамгийн эерэг одоо өөдрөг бас боломж бололцоог олгодог одоо гаригуудын нэг байдаг. Тэгэхээр энэ гариг маань одоо ирж байгаа 12 сарын турш ихрийн ордонд байршснаар таны амьдралд бас ямар өөрчлөлтүүд болох вэ? За мэдээж эерэг талын өөрчлөлтүүд энэ одоо болох боломжтойг бол энэ мэдээллээр давхар оруулна. За дээрэс нь бас одоо ирж байгаа 6 сар ямархуу байхаар байна вэ гэдгийг ордуудад маань одоо зориулан оруулж байна. За тэгэхээр мэдээж одоо ихрийн орд бол бууд гаригаар удирдуулахаас гадна агаар бие махбодтой орд байдаг. Тэгэхээр бол хүмүүсийн маань амьдралд ирж байгаа 12 сарын турш нэлээд олон боломж бололцоонууд бол одоо нэгдэх боломжтой. Ихэр бол астрологийн чартн дээр хүний 2 гарыг за дээрэс нь бас одоо хүний эрхтнүүдээс бол мэдээж бодох сэтгэхүй баг тархийг хариуцдаг. За тэгээд нөгөө талаасаа бас одоо ихрийн орд маань маш олон жижиг аяллуудыг хариуцдаг. Ихрийн орд маань астрологт хуршүүдийг чинь эргэн тойрны ойрын хүрээллийг чинь хариуцдаг. За нөгөө талаасаа ихрийн орд маань өөрөө бас жижиг одоо жим магадгүй фитнес жижиг community бас тодорхой хэмжээгээр хариуцж явах бүрэн боломжтой. За тэгэхээр таны ордон дээр энэ одоо өөрчлөлтүүд болон цаашид ер нь таны амьдралын аль хэсэгт ирэх 12 жил эерэг өөрчлөлтүүдэд татах уу? Мэдээж одоо Бархас бод гариг бол их эерэг амархан байдлаар асуудлуудыг харуулад бас сурч мэдэх альва зүйлүүдэд хурдан мэдрүүлж ойлгуулангуудаа шилжилт хөдөлгөөнөө бол хийдэг. Тэгэхээр мэдээж бол одоо ажиллагаа багтаа боловч боломжийг шүүрж авахгүй бол Бархас бод гариг өөрөө бас их тийм тогтворгүй, хариуцлагагүй их олон боломжуудыг харуулчаад амьдралд одоо тогтцтой өөрчлөлтүүдийг авчрахгүй байж хүртэл болох боломжтой. Тэгэхээр энэ одоо үеүүдэд та болж игэл ирж байгаа боломжийг шүүрэн аваад ажил хэрэг болгох боломжийг анхаарах шаардлагатай. За нөгөө талаасаа болохоор одоогоор бууд гариг өхрийн ордон дээр аялж гин, сугар гариг удахгүй ихрийн ордон 6 сарын 3-нд шилжилт хөдөлгөөн хийн. Шинэ сар ихрийн ордон 6 сарын 6-нд гарна. За сугар гариг 6 сарын 9-нд ихрийн ордонд бол ирнэ. Тэгэхээр энэ гаригууд маань маш ойрхон аялдаг, нартай ойрхон аялдаг гаригууд учраас нар байршлаа хаашаа шилжин, удалгүй араас нь одоо ингээд даган аялах ийм өөрчлөлтүүдийг бол их тохиолдолд хийнэ. За ямар нэгэн урагшлах хөдөлгөөнүүд маань үүсээгүй тохиолдол. За нөгөө талаас энэ үеэр одоо мэдээж санчир гариг маань үргэлжлүүлэн загсны ордондоо бол аялж гин. За нөгөө талаасаа ангараг гариг хоньны ордондоо аялсаар байна. Нөгөө өөр одоо бус гаригуудын хувьд гэвэл тухайн өдөр за одоогоор бол сар жинлүүрийн ордонд явж байна гэж бол харагдаж байна. Тэгэхээр ордуудад маань ирж байгаа энэ одоо Бархас бод гаригийн боломж 12 сарын турш юу одоо танд өгөх вэ гэдэг дээр нэгт эхлээд оруулъя. За дээрэс нь ерөнхий байдлаараа 6 сар танд ямархуу байх вэ гэдгээ ингээ ярина.
За тэгэхээр хоньны ордоос ахуулаад мэдээлэлээ оруулж байна. Тэгэхээр хоньны ордныхны маань хувьд энэ ирж байгаа одоо Бархас бод гаригийн эерэг нөлөөлөл таныг нэлээд олон ийм өөрчлөлтүүд хийхэд нөлөөллийг өгнө. Тэгэхээр энэ өөрчлөлтүүд маань жишээлбэл таны хувьд ямар нэгэн өөрт байгаа зүйлээ борлуулах, магадгүй та хуваараа бизнес хийдэг бол энэ бизнесээ цаашаа ямархуу байдлаар авч явах вэ гэдэг дээр чи их олон боломжуудыг харуулна. За таны хувьд ямар нэгэн зүйлийг зарж борлуулахын тулд маш олон зүйлүүдийг сурах шаардлагатай болно. Бархас бод гариг маань ихрийн ордонд ирснээр таны хувьд зогсоо зайгүй ямар нэгэн одоо бизнесээ яаж сайжруулах уу гэдэг дээр их олон одоо сонголтууд ирэх, өөрчлөлтүүд гарах. За магадгүй таны хувьд бас одоо таны өөрөө чинь асар их одоо олон бүтээлч бодол санаанууд идэвхтэй болно. За мэдээж ихрийн орд бол агаар бие махбодтой орд байдаг. Тийм учраас гал бие махбодтой хоньны ордныхонд болон хоньны ордны мандалттай сартай хүмүүс маш чухал энэ мэдээлэл. За тэгэхээр энэ үе маань тань магадгүй одоо олон ингээд ажил төрөл дээр чинь эерэг өөрчлөлтүүдийг залгуулахаас гадна та магадгүй энэ үеэр одоо маш олон шинэ ажлуудыг олон нийтэд хүрсэн ажлуудыг сошиалор их одоо хийх юм уу эсвэл олон хүмүүстэй харьцдаг ажлуудыг бол хийж эхлэх нэ. Нөгөө талаасаа таны хувьд маш олон агаар гэрүүд чинь идэвхтэй болж эхэлж байна. Тэгэхээр энэ сошиал одоо харилцаанууд үүсэж байгаа идэвхтэй болж байгаа эсгүүд дээр та маш одоо олон санаа эдийн санаануудыг боловсруулан ажил хэрэг болгох гэж маш их зүйлүүдийг одоо судлах, унших болон магадгүй одоо их олон зүйлүүдтэй харилцаж ажиллах шаардлагатай болно. Нөгөө талаасаа танд эрч хүччин зарим талаараа хүрэхгүй байх боломжтойг анхаарах хэрэгцээтэй. Тэгэхээр эрч хүччин хүрэхгүй байх боломжтой магадгүй одоо та хит их хүмүүстэй ярилцаж харилцснаар мэдрэлийн ядаргаа, за эсвэл маш их зүйлүүдийг бодсноор тархитлахуу амархгүй байх энэ гэсэн иймэрхүү асуудлуудаас бол болгоомжтой байх хэрэгтэй. Эерэг талын хувьд гэвэл 6 сар тэр чигтээ ер нь бол таны хувьд маш олон зүйлүүдийг одоо хийж бүтээх олон эдийн санаанууд төрөх үнийгээ цаашид дараагийн 12 сарын турш ямархуу байдлаар авч явах уу гэдгээ их төлөвлөж олон янзын одоо жижиг эдийн санаануудыг боловсруулна. За магадгүй зарим маань энэ үеэр одоо өөрийнхөө ажлуудыг тэлэх одоо өөрчлөх, за зарим маань энэ үеэр харилцаа холбоо маш их идэвхтэй учраас хүмүүстэй хамтарч ажиллах, за бизнесээ олон салбар болгон хөгжүүлэх, за зарим маань энэ үеэр бас одоо олон одоо сошиал медиагаар илүү идэвхтэй одоо ажлууд маань идэвхжих. Харин өөрт чинь анхаарах ёстой зүйлүүд гэвэл түрүүний дурдсанаар одоо ядрах, сулдах эрч хүч маань ягаад ч юм дүүрэн одоо байх боломжгүй байгаа нь санчир гарагтай холбоотой. Тэгэхээр та энэ үеээр болж игэл одоо харилцаа ажил төрлөө маш сайн зохицуулах шаардлагатай болох нэ. За тэгээд таны хувьд хувь хүний чинь өөрчлөлт, ажил төрлийн ахицтай өөрчлөлтүүд, за ямар нэгэн техник технологи буюу таны хэрэглэдэг электрон девайсууд болон машин тэрэг одоо юу гэдэг юм хөө цахилгаан зүйлүүдийн өөрчлөлтүүд бол гарах боломжтой. Магадгүй та худалдад авах, зарах гэсэн ийм зүйлүүд бол идэвхтэй болж иж болох зэрэгдэж байна. За мэдээж ганц биеуд маань харилцаа холбоо идэвхтэй болж байгаа учраас энэ үеэр ямар ч байсан та ганц биеуд маань хин нэгэнтэй уулзах боломж идэвхтэй. Харин гэр бүлтэй хүмүүсийн маань хувьд гэр бүлийн харилцаанууд маш их идэвхтэй одоо өрнөлтөө өөрчлөлттэй айгүй олон аяллууд энэ төр танд идэвхтэй болох боломжтой болж байна. За энэ дараагийн орд бол үхрийн орд байна. За үхрийн ордныхны маань хувьд ирж байгаа одоо энэ өөрчлөлтүүд маань тань за үхрүүдийн маань хувьд ирж байгаа энэ өөрчлөлт таны амьдралын одоо хувьд 12 сарын турш ерөн санхүүгийн байдал дээр нэлээд өөрчлөлтүүд бол гарч ирнэ. Тэгэхээр санхүүгийн байдал дээр чинь таны хувьд мөнгө одоо үрэх болон олох гэдэг зүйлүүд бол асар идэвхтэй болж байна. Өөрөөр чинь хувьд мөнгөтэй холбоотой өөрчлөлтүүд, өөрөөр чинь эд материал зүйлс эдэлж хэрэгэлдэг зүйлстэй холбоотой өөрчлөлтүүд бол асар идэвхтэй болно. Тэгэхээр энэ үеэр та худалдан авах, зарах, өгөх, борлуулах ийм боломжтой эсгүүд чинь идэвхтэй болно. Хэрвээ та бизнес хийдэг бол за нөгөө талаасаа ямар нэгэн байдлаар таны өөрийн чинь одоо энэ үеэр санхүү мөнгөний асуудлууд бол нэлээд идэвхтэй болно. Таны хоол хүнс, бие физиолог зүйлүүд бас их идэвхтэй байна. Магадгүй та энэ үеэр одоо идэж ууж байгаа хоол хүнсний өөрчлөлтүүд гарахаас гадна хэтрүүлэн одоо хэмжээгээр идэх юм хэрэглэх юм одоо асуудлууд үүсэх өндөр боломжтой боловч нөгөө талаараа танд ингээд ямар нэгэн байдлаар өөрийн гэсэн одоо эд материал зүйлс
одоо идэвхтэй болно. Таны одоо яг өөрийн санхүүгийн байршил, хоол хүнсний байршил, эд материалын байршил дээр бархасууд гариг маань ирж байршиж байгаа ба таны хувьд эргээд энэ маань эрүүл мэнд рүү чин, ажил руу чин, бусдаас авах эд хөрөнгө рүү чин, за дээрээс нь ажил руу чин харж байгаа юм эрэг холбоосууд үүсэж байгаа учраас энэ маань эргээд таны хувьд ажил, мэрэгжил за хийж байгаа зүйлээсээ ахуулаад одоо эргээд орлого ашгуудаа хүртэх. За нөгөө талаасаа бас таны хувьд хоол хүнс эрүүл мэндийн асуудал төр чинь эрэг өөрчлөлтүүд гарч ирэх учраас магадгүй таны хувьд одоо хэтрүүлэн идэх хүртэл юм уу эсвэл хэтрүүлэн хэрэглэх энэ төр юм асуудлуудыг бархасууд гариг маань татах өндөр боломжтой. За нөгөө талаасаа бархасууд гариг бол өнгөрсөн хугацаанд үхрийн ордны мандалттай хүмүүсийн болон сартаа хүмүүст илүү идэвхтэй нөлөөллөө эрүүл мэнд болон бие физиологийн байршил дээр нөхсөн бол таны хувьд магадгүй одоо жин их нэмсэн, магадгүй одоо та илүү одоо жин одоо өөрийн нэмэлттэй холбоотой асуудлууд өөртөө их татсан байж болно. За тэгвэл одоо энэ санхүүгийн байршлаар үрж байгаа бархасууд гариг маань бас үргэлжлүүлэн таны бие махбодтой ойрхон эсвүүдээр аялж байгаа учраас энэ үе маань бас эргээд танаас одоо хэтрүүлэн одоо үргэлжлүүлэн одоо таны махбод руугаа чиглэсэн өөрчлөлтүүд бол татна. За тэгээд энэ өөрчлөлтийг та яаж одоо эргээр хийх вэ гэхээр зөвхөн өөрийнхөө бие дээр жин нэмэх гэхээсээ илүүтэйгээр өөрийнхөө санхүүгийн асуудал дээрээ илүү анхаарлаа хандуул болж игэл та мөнгө төгрөгтэй холбоотой боломжийн эдийн санаа төрөх юм бол үнийг ажил хэрэг дээр хэрэгжүүлэх хэрэгцээтэй. За дээрээс нь таны хувьд бас хэрэгцээ шаардлага гарсан ямар нэгэн зүйлүүдийг өөртөө худалдан авах боломжтой одоо сонирхлууд одоо тэр төрж байгаа бол та энэ сонирхлоо хэрэгжүүлэх шаардлагатай. За тэгээд бас хоол хүнсэн дээр юу идэж ууж байгаа вэ гэдэг дээр маш их анхаарал та тавих өндөр боломжтой. Магадгүй таны хувьд энэ одоо бархасууд гариг ирэх 12 сарын турш таны өөрийн санхүү, эд материал, хоол хүнс идэж уух зүйлүүдэд чи ойрхон одоо хэсэгт байршснаар магадгүй таны хувьд одоо идж байгаа зүйлээ аягүй сайн судалж идэх өндөр боломжтой байна. Ягаад тэгэхээр бархасууд гариг маань тэр чигтээ ерөнхийдөө бол одоо эрдэм мэдлэг, боловсрал, сурч мэдэх, одоо ойлгох, ухаарах гэсэн ийм одоо гаригийн нөлөөлөл байдаг учраас таны хувьд энэ үеэр энэ маань эргээд таныг одоо идж байгаа зүйлүүдээ сайн ухаж судалж идэж уух. За үүгээрээ дамжуулан өөрт чинь бас бие махбодын хувьд ямар одоо эерэг өөрчлөлтүүд гарч ирэх вэ гэдгийг хүртэл мэдэж авах боломжийг бол өгч байна. Нөгөө талаасаа бол таны хувьд нэлээд их өөртөө одоо зүйлсүүдийг их татна. Тэгэхээр одоо худалдаж авах зүйлүүд чинь идэвхтэй болно. Гэр бүлтэй хүмүүс маань гэр бүлтэй маш их зүйлүүдийг худалдаж авах шаардлагатай болно. За үүн дээр чинь бол боломжуудыг бархасууд гариг татчихин. Тэгэхээр магадгүй та өөртөө одоо авъя, хэрэглэе гэж бодож исэн эд материал зүйлүүдийг бас өөрлөгөө их татж байгаа учраас энэ хоёр худалдан авалтын байдал, мөнгө орох гарах байдал чинь айгүй идэвхтэй одоо ихснэ гэж бол харагдаж байна. Нөгөө талаасаа 6 сар бол таны хувьд тодорхой хэмжээгээр өөрийнхөө санхүүгийн байдлыг яаж цаашдаа бас идэвхтэй болгох уу, цаашаа яаж үржүүлэх үү гэдэг дээр бас та нэлээд анхааран одоо ажиллаж эхэлнэ. Тэгэхээр бол энэ маань эргээд таны хувьд өөрт чинь бас нэлээд эерэг өөрчлөлтүүдийг татна. За тэгээд бас таны хувьд гэр бүлийн одоо зүйлс болон эд материал зүйлсүүдэд өөрчлөлт их нөлөөсөн юм эерэг одоо 6 сард бол залгаж байна. За нөгөө талаас саяны зорилго тэмүүлэл чинь өөрийн чинь одоо хүсэл мөрөөдөл чинь танаас нэлээд урт удаан хугацааны хөрөнгө оруулалтыг хүсэж байгаа. Эсвэл одоо явандаа одоо ямархуу хэмжээгээр таны хувьд одоо ажил үйлс чинь болон санхүүгийн байдал чи явах гэдэг дээр бас их анхааралтай ажиллаж байгаа. За нөгөө талаас таны хувьд бас одоо эрч хүч чинь нэлээд уналттай байгаа учраас энэ үеэр анхааралтай байх хэрэгтэй. Ялангуяа хүрээлэл, найз нөхөд, олон нийтийн харилцаан дээр танд хүмүүстэй харилцахад юм уу эсвэл нийгэм шиг жоохон саадтай юм уу эсвэл төвөгтэй байх боломжтой ийм үеуд таны хувьд ирж байна. Таны дараагийн орд бол эхрийн орд байна. За эхрийн ордныхны маань хувьд ирж байгаа энэ гариг эрхсүүдийн байршил өөрт чинь одоо ирж байгаа энэ өөрчлөлтүүд бол танд тэр чигээрээ маш чухал одоо нөлөөлөл болно. Тэгэхээр эхрийн ордныхны маань хувьд 12 жилийн өмнө мэдээж таны амьдралд бас ямар эерэг өөрчлөлтүүд гарч ирсэн байдгийг эргэж бодох шаардлагатай. Учир нь тухайн үед бархасууд гариг яг одоо эхрийн ордонд аялж исэн. За тэгэхээр таны хувьд энэ үе маань таны амьдралд ямар одоо шин чанартай өөрчлөлтүүдийг татах вэ гэвэл мэдээж таны ажил мэргэжил карьер дээр чинь нэлээд
олон өөрчлөлтүүдийг бол татж байна. За ажил мэргэжил карьераас гадна өөрт чинь бас нэлээд одоо олон боломжуудыг бол харуулна. Тэгэхээр таны хувьд гэр бүлтэй холбоотойгоор ямар нэгэн байдлаар өөрчлөлтүүд хийх гэж байгаа бол таны сар эхрийн ордонд байдаг бол магадгүй та гэр бүлээ одоо ийш тийш нь одоо хөдөлгөөнд оруулж хамтдаа ийш тийш явах, аялах гэдэг зүйлүүд нь идэвхтэй. За нөгөө талаасаа таны эрүүл мэнд дээр их олон эерэг боломжууд бас гарч ирж байгаа учраас эрүүл мэндтэй холбоотой эерэг өөрчлөлтүүд таны амьдрал дээр гарч ирж байна. Тэгэхээр магадгүй одоо удаан идэхгүй байсан өвчин асуудлууд бас нэг тийшээ эргээр шийдэгдэх өндөр боломжтой бас үгүйсэхгүй байна. Нөгөө талаас бас мандж байгаа ордон эхрийн ордонд байдаг хүмүүс бол тэр чигээрээ өөрийнхөө одоо хувьд өөртөө асар олон боломжуудыг хувь хүнийхээ хөгжил талаасаа бол татчихна. Тэгэхээр ирж байгаа одоо энэ 12 сарын турш 5 сарын 25-наас 6 сарын 3 хүртэл одоо байршиж байгаа энэ гариг маань таны хувьд цаашид бол маш удаан хугацааны эерэг боломжуудыг өөрчлөлтүүдийг татна. За тэгэхээр энэ үеэр танд маш олон идей санаанууд төрнө. Бархан сайд гариг бас их тийм бүтээлч гаригуудын нэг. За их тийм олон боломжуудыг татдаг гариг байдаг. Тэгэхээр энэ үеэр та ер нь бол одоо бодолцож орж ирж байгаа ямар нэгэн идей санаанууд, за бизнес дээр өөрчлөлтүүд хийх гэж байгаа, ажил дээр өөрчлөлтүүд хийх гэж байгаа одоо ийм сэтгэл танд их төрвөл энэ үеэр та болж игэл энэ идей санаагаа тэмдэглэж аваад ажил хэрэг болгол танд маш их амжилттай байна. За нөгөө талаасаа таны хувьд маш бүтээлч, магадгүй та одоо маш их бүтээлч байснараа өөрийгөө манлайлан харуулах, хүмүүсийн нүдэн дээр өөрийгөө ингэж нээлттэй таниулах юм боломжуудыг хэд хэдэн удаа бол Бархан сайд гариг өгнө. За хүний өмнө гарсан ажлуудыг хийх юм бол маш амжилттай болохоор харагдаж байна. За дээрэс нь таны хувьд харилцаа холбоонууд маш их эерэг идэвхтэй. За ихтгэл үнэмшил гэдэг зүйл чинь, за дээрэс нь хувь тавилан таныг зөв зам руу оруулдаг хэсгүүд чинь маш их идэвхтэй одоо болж эхэлж байгаа учраас энэ үеэр та одоо ямар нэгэн азтай үйл явдал амьдралд чинь ягаад ч юм одоо таны хувьд магадгүй та буруу ингээд тийшээгээ одоо хазааж ирсэн бол гариг маань өөрөө таныг зөв зам руу хүртэл оруулах боломжтой юм эерэг гариг гэж одоо үзэх хэрэгтэй. Тэгэхээр таны хувьд энэ одоо гариг иргэсийн нөлөөлөлд та магадгүй сургууль соёлд орох боломжтой. За харилцаа холбоо одоо нэгдэж байгаа учраас хин нэгэн ганц бие маань одоо хин нэгэн хүнтэй уулзах боломжтой. За гэр бүлтэй хүмүүс маань энэ үеэр илүү одоо харилцаа сайжирч үл ойлголцлуудаасаа холдох боломжтой. За нөгөө талаасаа таны хувьд ажил мэргэжил болон бүтээлч ажлууд чинь идэвхтэй болсноороо бас таны хувьд нэлээд олон эерэг өөрчлөлтүүдийг амьдралдаа их азтай өөрчлөлтүүдийг бол татчихна. Тэгэхээр хүний аз ивэдэг одоо жил гэж байдаг бол энэ одоо 2024 оны 5 сарын 25-наас 2025 оны 6 сарын одоо эхний 7 хоног хүртэл аялж байгаа энэ гариг маань өөрөө танд олон одоо ийм азтай боломжуудыг нэ. Тэгэхээр зарим маань одоо үр хүүхэдтэй болъё гэж бодож байгаа бол энэ үеэр хүртэл одоо оролдоод үзэхэд хүүхэдтэй одоо болох хүртэл боломжтой ийм эерэг гаригуудын нөлөөлөл тань ирж байна. За нөгөө талаасаа 6 сар таны хувьд тэр чигтээ бол одоо маш таатай үе. Учир нь одоо таны хувьд нар маань эхрийн ордонд ирсэн. Тэгэхээр нар одоо эхрийн ордонд ирснээрээ таны эрч хүч, хий бүтээ ихсэн энэ бодол санааны одоо зөрөгтэй алхмууд бас одоо юу гэдэг ямар нэгэн шийдвэрийн чанарууд чинь бол улам их идэвхтэй болж байна. Найз нөхдөд харилцаа холбоо, нийгэмшил их идэвхтэй. Таны ажил мэргэжил карьер бол нэлээд танаас одоо хүнд ингээд ачааллыг хүсэж ирсэн бол одоо Бархан сайд гариг таны ордонд шилжиж ирснээр та одоо хүндрэлтэй байгаа карьер, ажил мэргэжлийн асуудлуудаа маш таатайгаар даван туулах боломжтой ба үргэлжлүүлэн өөрийнхөө одоо босгож байгаа карьерийн одоо алхам дээрээ та амжилттай эерэг дэмжлэгийг энэ үеэр бас тодорхой хэмжээгээр авах боломжийг Бархан сайд гариг танд өгж байна. За тэгэхээр бол энэ сард бол эхрүүдийн сар гэж үзнэ. Тэгэхээр мэдээж таны хувьд энэ сард сугар гариг, дээрээс нь одоо буд гариг, шин сар энэ ингээ бүгд одоо гарч байгаа маань танд шинэ эхлэлүүдийг бий болгоход хүртэл асар тустай. За ялангуяа 6 сарын 6-нд шин сар гарч байгаа. За энэ шин саранд та шинэ бүхэл зүйлүүдийг эхлүүлэхэд маш амжилттай бас бүтгэнэ. За энэ дараагийн орд бол эхрийн орд байна. За эхрийн ордныхны маань хувьд энэ ирж байгаа Бархан сайд гаригийн нөлөөлөл
дээрэс нь харилцаа холбооны чинь өөрчлөлтүүд. За энэхүү одоо үе бол таны хувьд нэлээд ингээд альчаалаа тайлах боломжийг бол өгнө. Таны хувьд бол нэлээд удаан хугацаанд маш идэвхтэй ажиллаж амьдралын одоо хэмнэлээ тогтоож байгаа бол мэлхийн ордны мандалттай, мэлхийн ордны сартай хүмүүс ялангуяа энэ үеэр олон хүсэл мөрөөдлийнхаа араас нэлээд их олон одоо зүйлүүдийн араас явсан ийм үе идэвхжил нь бол одоогоор өөрчлөлтөнд орж эхэлж байна. Тэгэхээр эхрүүдийн маань хувьд мэлхийнүүдийн маань хувьд ирж байгаа одоо энэ гариг иргэсийн байршил таныг нэгт одоо амарч өөрийнхөө одоо юу гэдэг төлөвлөгөөг боловсруулах, за цаашид юу хийж бүтээ, юуг одоо цаашид бий болгоё гэж зорж байгаа энэ зорилгоудаа одоо илүү их анхаарад төлөвлөгөө гаргадаг юм үеийг бол үүсгэж байна. За тэгэхээр таны хувьд өнгөрсөн бүтэн жил бол ямар нэгэн байдлаар урагт сайтай жилүүдийн нэг байсан гэж бол харагдаж байна. Мэлхийнүүдийн маань хувьд мэлхийн ордны мандалттай болон мэлхийн ордны сартай хүмүүс одоогоор сэтгэл зүйн дотоод өөрчлөлтүүдийг анхаарна. За дээрээс нь таны хувьд гэр бүлийн амьдрал, за өөрийн чинь үр хүүхэд, ажил төрөл, за бусдаас одоо авах юм өгөх гэдэг хэсгүүдэд идэвхтэй болгож өгсөн явж байна. Тэгэхээр энэ маань юу гэсэн үг вэ гэхээр ирж байгаа 12 сарын турш мэлхийн ордны мандалттай, мэлхийн ордны сартай хүмүүс дотоод сүнсний өөрчлөлтүүдийг илүү их мэдэрч эхэлнэ. Тэгэхээр бол хүмүүсийн маань хувьд бодит одоо энэ амьдрал болж байгаа үйл өдөр тутмын үйл явдлаас гадна бас өөртөөгөө ойлголцох, ямар нэгэн саад асуудлуудаа эргэж ухаж харах, нээж харах ийм асуудлуудтай одоо тулгарч байгаа асуудлуудтайгаа нүүр тулах боломжтой ийм үеуд бол эхэлдэг. Энийг бол зарим талаараа одоо хүмүүний дотоод сэтгэл зүйн өөрчлөлтүүдийг татдаг юм үе гэж үзэж байгаа. Тэгэхээр таны хувьд зүүд нойрчин маш идэвхтэй болж байна. За зүүн совин чи их нэмэгдэж байна. За нөгөө талаасаа гэр бүл дотоод уур амьсгал, амьдарч байгаа газар нутаг, за тэгээд эрүүл мэндэ, тэгээд ажил төрөл дээр үүсэж байгаа саад бэрхшээлүүдээ, за тэгээд бас одоо хурааж хоримтлуулсан зүйлсээ та цаашид ямархуу байдлаар авч явах вэ гэдгийг нэлээд анхаарч үзсэн юм эх 12 сарын өөрчлөлт бол ирж байна. Таны хувьд хол улс орныг зорих өндөр боломжтой. За зарим маань энэ үеэр одоо эрүүл мэндэд анхааран үзэж илүү олон одоо эрүүл мэнд дээрээ шаардлагатай эмчилгээг хийх өндөр боломжтой бас болж эхэлж байна. За хол газар одоо хөлийн чанд руу явах боломж бас их идэвхтэй болж эхэлж байна. Нөгөө талаасаа бас орон байр, амьдарч байгаа газар одоо зүйлүүд дээр их анхаарлаа хандуулан дотоод сэтгэлийнхаа гүнийг одоо өнгийн харах боломжийг бас энэ үе өгнө. За тэгээд ерөнхийдөө бол өөрөө өөртөө ажилдаг үе гэж бас байдаг. Энэ үе маань Мархас Уд гаригийн одоо нөлөөллөөр өөрийнхөө одоо хувьд өөртөө ажиллах юм эрг боломжуудыг бас татж байна. За нөгөө талаас таны хувьд нар маань ихрийн орд руу шилжих төлөвлөгөө хийгээд сугар бод, за шин сар маань одоо ингээд ихрийн ордонд гарснараа таны хувьд энэ үе маань нэлээд одоо төлөвлөгөөг үүсгэх шаардлагатай болно. Ажил дээрээ, за тэгээд бас өөрийн чинь хувьд санхүүгийн байдал дээрээ ямархуу үрлэг зарлагуудыг та үүсгээд байгаа юм. За юунд одоо удаан хугацааны их хэмжээний мөнгө зарлагатаад байгаа юм. За эсвэл ямар нэгэн байдлаар одоо их зүйлүүдийг үрж ингэж гадагшин ингээд юу гэдэг ямар нэгэн байдлаар тогтохгүй байгаа санхүүгийн асуудлуудаа хүртэл маш зөв тооцоолох шаардлагатай юм үе танд ирж. За нөгөө талаас болохоор энэ үе маань таны хувьд ямар нэгэн санхүүгийн асуудлуудтай байгаа бол энэ асуудлуудаа та дүгнэж үзэх. За тэгээд гэр бүлийн ямар нэгэн үнэт өв зүйлүүдээ бас анхааран үзэх гэдэг ингээд олон өөрчлөлтүүд бол танд ирэх нэ. За таны хувьд одоо сурч мэдсэн зүйлээрээ бас өөрийнхөө хувьд нэлээд амжилттай өөрчлөлтүүдийг бол хийж байгаа. За 2024 оны 6 сар бол таны хувьд нар таны орд руу иргэн иртэл нэлээд ийм эрч хүчээ нөөсөн, амралтын байдалтай, за дээрээс нь зүүд нойр, зүүн совингоо их чагнасан ийм эрг өөрчлөлтүүдийг бол татна. За ялангуяа та энэ үеэр түрүүний ярьснаар дотоод сэтгэл зүйн өөрчлөлтүүдийг идэвхтэй өрнөх учраас зүүд нойронд чи ирж байгаа мэдээллүүдийг та маш сайн тэмдэглэн авах
боломжтой. Тэгэхээр зүүд нойроор чинь ямар мэдээлэл танд ирж байна? Энэ мэдээлэл таны амьдралд тодорхой хэмжээний эерэг өөрчлөлтүүдийг бол татах нэ. За тэгээд бас холоос ямар нэгэн чимээ сонсох, удаан хугацаанд одоо та холоос чимээ сонсч ирсэн одоо мэйл хүлээж ирсэн бол энэ үеэр бас энэ одоо зүйлүүд маань их идэвхтэй болж та холоос одоо мэйл хүлээн авах эсвэл мэдээлэл солилцох ийм өндөр боломжтой одоо болж эхэлнэ. Ямар нэгэн байдлаар таны хувьд өөрийнхөө гайдтай өөрийнхөө одоо өөрийн чинь одоо чиглүүлж явдаг гайдтай хүртэл холбоо тогтоох өндөр боломж энэ үеэр идэвхтэй болж байна. За энэ дараагийн орд бол арслангийн орд байна. За тэгэхээр арслангийн ордныхны маань хувьд энэ Бархас уд гаригийн 12 сарын аялал болон эхрийн ордонд ирж байгаа байдал болон нар эхрийн ордондоо эхрийн ордонд ирж байгаа байдал танд их одоо эерэг өөрчлөлтүүдийг бас татнаа. За удаан хугацааны бизнесээсээ та юм уу бизнесийн олон боломжуудыг бол өнгөрсөн жилийн хугацаанд та олж харсан. Олон одоо бизнес зүйлүүд бол таны амьдралд идэвхтэй болж эхэлсэн. За дээрээс нь та хүмүүст бас их тийм таатай харилцаануудыг үүсгэж харилцаануудыг бол тогтож авсан ийм жил бол өнгөрсөн. Тэгэхээр одоогоор таны хувьд энэ үе маань эргээд одоо харилцаа холбоо, нийгмийн байр суурин дээр идэвхтэй нөлөөлөдөг бол татна. Магадгүй та энэ үеэр илүү найз нөхдүүдтэйгээ харилцаа идэвхжих боломжтой. За нөгөө талаас таны хувьд маш удаан хугацаанд зорж исэн зүйлүүдээ өөрийн болгох боломжтой ийм үеийг Бархас уд гариг бол танд өгж байна. Тэгэхээр таны хувьд энэ ирж байгаа өөрчлөлтүүд таны хувьд өөрийг чи эргээд одоо тодорхой хэмжээгээр удаан хугацааны төлөвлөж исэн зүйлүүдээ өөрийн болгох, за санхүүгийн хувьд болон орлого ашигын хувьд одоо удаан хугацааны орлого ашигуудаа төлөвлөн амжилтуудыг юм уу орлого эд материалын зүйлүүдийг өөрлөгөө ингээд идэвхтэй татж байгаа үе болж эхэлнэ. За зөвхөн одоо хүний амьдрал дээр эд материал одоо өв хөрөнгө гэдэг зүйл хүнийг одоо эд материал зүйлүүдээр бол шинжихгүй. Тэгэхээр таны хувьд маш сайхан найз нөхдүүдтэй болох боломжтой. Магадгүй одоо таны хувьд хүрээлэл чинь тэлэх боломжтой. Магадгүй таны хувьд маш олон хүслүүд чинь нэг бас аюултай олон ингээд найз нөхдүүдтэйгээ харилцаа идэвхтэй сайн явах боломжтой үе хүсдэг байсан байж болно. Тэгэхээр энэ үе маань эргээд нийгэмшил, community, найз нөхөд, олон хүрээлэл, харилцаа, эерэг одоо хүмүүсийг өрлөвчин их ингээд татж байгаа үе байна. Тэгэхээр энэ үе маань таны хувьд бол асар одоо эерэг үр дүнгуудыг бол татна. Нөгөө талаас таны хувьд бас эхрийн орд агаар баймах үедтэй. Тэгэхээр таны арслангийн ордны мандалттай болон сартай хүмүүст маш олон одоо боломжийн одоо эерэг өөрчлөлтүүдийг татна. Гэр бүлийн амьдралд нь болон таны амьдралын аав ах наагцэгчтэй холбоотой эерэг өөрчлөлтүүд. За нөгөө талаас ах дүүсийн харилцаа холбоо идэвхтэй удаан хугацааны зорилгоодын чинь үүд хаалгууд нэгдэж эхэлнэ. Тэгэхээр юу зориод байгаа тэрнийхээ үүд хаалгыг та энэ 12 сарын турш нэхнэ. Нөгөө талаас Бархас уд гаригаас гадна нар маань эхрийн ордонд ирсэн байгаа учраас таны хувьд нэлээд одоо зоригтойгоор энэ сарыг бол үтгэхээр харагдаж байна. Тэгэхээр тэр чигтээ таны хувьд зорилгынхаа араас нэлээд идэвхтэй явахаас гадна урт удаан хугацааны одоо үр дүнд танд ямар одоо өөрчлөлтүүд цаашид ирэх үү гэдэг энэ холын зорилгыг харж та энэ сарыг нэлээд ажил төрөл харилцаа холбоонуудаа тогтоож явахаар юм сар бол эхэлж байна. За тэгээд өөрөчөө хувьд бол санхүүгийн асуудалтай санаа зовсон байдалтайгаар үргэлжлүүлэн одоо хөдөлмөрлөх боломжтой. За хадгалах хураах гэдэг зүйлүүд чинь бол энэ үеэр танд илүү идэвхтэй болно. Тэгэхээр танд магадгүй одоо орлого ашиг олох зүйлүүдээсээ дамжуулан өөртөө хураах гэдэг зүйлүүд нь бас маш их идэвхтэй болох нэ. За нөгөө талаас болохоор арслангуудын маань хувьд за өөр нэг айхтар одоо арслангуудад маань анхаарах ёстой зүйл бол мэдээж харилцаа холбоо их идэвхтэй болно. Хүмүүстэй маш их ярих шаардлагатай юм үйл явдлууд болох боломжтой. Олон хүмүүсийг хамруулсан ажлуудыг эхлүүлэх өндөр боломжтой юм үе эхэлж байна. За энэ дараагийн орд бол охины орд. За охины ордныхны маань хувьд ирж байгаа энэ гариг эрхсүүдийн өөрчлөлт болон Бархас уд гаригийн нөлөөлөл танд одоо ямархуу нөлөөллөг авчрах нэ. За охинуудын маань хувьд ирж байгаа Бархас уд гаригийн өөрчлөлт танд
маш олон карьерийн эерэг боломжуудыг татна. За тэгэхээр охины ордныхны маань хувьд энэ үеэр олонний өмнө гараад ямар нэгэн ажлуудыг хийхэд хүмүүс таныг хүлээж авах байдал бол маш таатай болж эхэлнэ. За таны хувьд карьер дээр чинь олон боломжуудыг бархас үд гарыг нээж өгнө. Тэгэхээр албан тушаал хүртэл дэвших өндөр боломжтой ийм таатай үеийг бол энэ үе өгнө. За охины ордны мандалттай болон охины ордны сартай хүмүүсийн хувьд сэтгэл санаанд нэлээд ийм эерэг таатай өөрчлөлтүүд татсан ийм боломжууд бол ялангуяа карьер ажил мэргэжил дээр нүүрнэ. За нөгөө талаасаа нар бас ихрийн ордонд шилжилт хөдөлгөөн хийж байгаа маань мэдээж таны хувьд нэлээд амбицтай болгож өгнө. Тэгэхээр таны хувьд 6 сар тэр чигтээ нэлээд амбицтай алхмуудыг хийх боломжтой болно. Хэрвээ та байр сууриа солих гэж байгаа албан тушаалын төлөө тэмцэж байгаа бол ялангуяа охины ордны эхний 10 хоногт төрсөн буюу эхний 10 хоногийн налуутай нар сар мандалтын байршилтай бол энэ гариг иргэсийн нөлөөлөл 6 сард танд асар хүчтэй мэдэгдэнэ. 2 дугаар хагаст байршилтай мандалт нар сартай хүмүүс бол намар мэдэгдэнэ. За охины ордны сүүлийн 10 хоног төрсэн хүмүүс бол эх жилийн хавар илүү мэдэгдэх боломжтойг анхаарна уу. За гэхдээ бол мэдээж тэр чигтээ ордуудад маань ерөнхий байдлаараа мэдрэгдээд өөрчлөлтүүдийг та маш их мэдэрч ажиллах боломжийг бол өгнө. За нөгөө талаасаа охины ордныхны маань хувьд бод гариг маань удахгүй ихрийн ордонд бол байршил хөдөлгөөнөө хийж эхэлнэ. Тэгэхээр танд маш олон ингээд ажил дээр хандах хандлага дээр уян хатан болж аливаа зүйлийн IEV-г олох. За дээрэс нь ямар нэгэн байдлаар хоёр ажлыг зэрэг авч явах шаардлагатай бол зэрэг хийх хүртэл чадамж чинь асар идэвхтэй болж эхэлнэ. Тэгэхээр таны хувьд ажлуудаа шинээр эхлүүлэх, шинэ салбар ажил мэргэжил карьер зүйлүүдээ хийх, ямар нэгэн албан тушаалттай холбогдлолтойгоор ажил хийх гэж байгаа, уулзах гэж байгаа бол энэ ирж байгаа 6 сар бол танд асар эерэг өөрчлөлтүүдийг бол татах нэ. Нөгөө талаас таны хувьд харилцаа холбоо чинь таныг тодорхой хэмжээгээр амбицтай, удаан хугацааны хамтралуудыг хийх сонирхолтой. За тэгээд бас хүмүүстэй харьцаж ажиллахад танд их тийм хуучин хамтрагчууд чиг идэвхтэй энтер болж болох боломжтой. За нөгөө талаасаа таны хувьд дотоод сэтгэл зүйн хувьд гэвэл за гэр бүлтэй хүмүүс энэ үеэр гэр бүлийн хүнтэйгээ муудалцахаас жоохон болгоомжтой байх хэрэгцээтэй. Таны хувьд бол тэр чигтээ 2024 оны 6 сар бол тэр чигтээ ер нь бол яг ажил мэргэжил рүүгээ хандсан алхмууд болон харилцаанууд, за дээрээс нь гэр бүл эцэг эхтэйгээ ялангуяа харилцаанууд дээр тууштай юм шийдэмгий алхмуудыг бол энэ 6 сарда тэр чигтээ та 6 сарын 20-д гартал бол хийх нэ. Тэгэхээр энэ үеүүдээр та ямар ч байсан хүмүүсийн хажууд бол хүмүүсийг бодвол илүү тууштай, илүү ажил руугаа чиглэсэн ажил харилцаа холбоо гэдэг зүйлүүд бол хамгийн идэвхтэй байна. Энэ үеийг амжуулан та өөрийнхөө карьер ажил мэргэжил дээрээ эерэг алхмуудыг хийгээд авбал маш амжилттай өөрчлөлтүүдийг татах юм байна. За энэ дараагийн орд бол жинлүүр. За жинлүүрийн ордныхны маань хувьд ирж байгаа энэ гариг иргэсүүдийн маань нөлөөлөл танд их ашигтай эргээр нөлөөллөг өгнө. За тэгэхээр та өөрөө агаар бие махбодтой ордоо. За тэгэхээр агаар бие махбодтой орд учраас таны хувьд энэ ирж байгаа харилцаа холбоо зүйлүүдэд маань харах юм бол таны хувьд эргээд хамгийн түрүүнд итгэл үнэмшил чинь маш чухал болж эхэлж байна. Тэгэхээр ямар нэгэн зүйл эхлүүлэхийнхаа өмнө та итгэл үнэмшлээ их анхаарна. Танд ягаад ч юм итгэл үнэмшил, хувь тавилан тодорхой хэмжээгээр их тийм олон шин замуудыг нээж байгаа мэт мэдрэмжүүд төрүүлэхээр харагдаж байна. Таны хувьд энэ үеэр магадгүй их тийм хацтай үйл явдлууд таныг ягаад ч юм тохиоод байгаа юм шиг мэдрэмжүүдийг их төрүүлнэ. Ягаад тэгэхээр таны өөрийн чинь Азийн байршил, Азийн тэнгэр ивэдэг байршлууд чинь асар идэвхтэй бас болж эхэлж байна. Тэгэхээр танд энэ үе бол тодорхой хэмжээгээр их азтай үйл явдлуудыг татна. За үр хүүхдтэй бол үр хүүхдээ чинь амьдралд бас их эерэг өөрчлөлтүүд бол гарч эхэлнэ. Сургууль соёл нь солигдох, эсвэл хүүхдийн чинь хувьд бас харилцаа холбоо, хүүхдийн чинь амьдралд бас илүү эерэг өөрчлөлтүүд орж ирэх. Нөгөө талаасаа бас таны хувьд ойрын аялал, харилцаа холбоо, хүмүүстэй уулзах, ямар нэгэн хуршүүдтэйгээ харилцах жижиг эргэн тойрны хүмүүстэйгээ харилцах дээр бол маш их идэвхтэй болно. За нөгөө талаасаа жинлүүрүүдийн хувьд ирж байгаа энэ
хувь хүнийх нь хувьд гэвэл асар олон боломжуудыг нээж өгсөн ийм өөрчлөлтүүдийг бол татж байгаа учраас жинлүүрийн ордны мандалттай болон жинлүүрийн ордны сартай хүмүүсийн маань хувьд гадагшаага чиглэсэн сургууль соёлд явах, шинээр одоо гадаад улсыг зорьсон ямар нэгэн одоо ажлуудыг эхлүүлэх, ихтэй сургууль соёлд орж чадахгүй байгаа бол энэ үеэр ихтэй сургууль соёлд орох гэсэн ийм эерэг боломжуудыг өгнө. Таны хувьд боловсрал, эрдэм мэдлэг, өөрийгөө сорих, өөрийгөө нээх, за тэгээд бас одоо жижиг зүйлүүдийг сурч мэдэх, хувь хүний чинь хувьд өсөн дэвчих гэсэн ийм боломжийг ирж байгаа 12 сар Бархасууд гарагийн нөлөөлөл танд өгж байна. Харин ирж байгаа нарны байршил бол таныг бас эргээд өөртөө илүү тууштай, хувь тавиландаа илүү итгэсэн, өөрийнхөө сонголтонд илүү итгэсэн өөрчлөлтүүдийг эргээр хийхэд нөлөөлсөн юм таатай үе 6 сар танд тэр чигтээ болж байна. Нөгөө талаас таны хувьд бас одоо бодсон сансан зүйлүүдээ илэрхийлэх, за ямар нэгэн байдлаар өөрийнхөө хийж байгаа зүйлүүдэд паблиш хийх, бичиж нийтлэх гэдэг зүйлүүд асар одоо идэвхтэй эерэг байгаа учраас зарим нэг сэтгүүлч байж болно, зарим нэг одоо дизайнер байж болно, зарим нэг одоо урлагийн ажилтай хүмүүс маань энэ үеэр өөрийнхөө ажлыг олон нийтэд одоо дэлгэн харуулхад ирж байгаа 12 сарын гараг иргэсийн байршил буюу Бархасуудын нөлөөлөл маш таатай нөлөөллийг өгнө. Бас дээрээс нь 6 сар танд энэ боломжуудыг олгоход маш олон эерэг гаригуудын нөлөөлөл танд өөрчлөлтөө өгж харуулж байна. За таны хувьд жилүүрүүдийн маань хувьд анхаарах ёстой зүйл гэвэл мэдээж эрүүл мэндэд анхаарна, танд тодорхой хэмжээний сурч мэдэх ёстой, одоо хийж бүтээх ёстой, дуусгах ёстой олон ийм өөрчлөлтүүд бол үргэлжлүүлэн танд нөлөөллөө бол өгж байна. Гэхдээ энийгээ даван туулах урам зориг, итгэл үнэмшил таны амьдрал дээр ирж байна. Дараагийн орд бол хилэнцгийн орд. За хилэнцгийн ордны хувьд ирж байгаа Бархасууд гарагийн нөлөөлөл, за нарны байршлаас болж байгаа байдал ихрийн орд руу явж байгаа энэ үе. За танд болохоор энэ одоо үе бол дотоод сэтгэл зүйн одоо эерэг өөрчлөлтүүдийг бол татж байна. За хилэнцүүдийн маань хувьд сэтгэл зүйн дотоод өөрчлөлтүүд асар өндөр болно. Магадгүй таны хувьд урд нь өөрөөсөө олж харж байгаагүй олон одоо зүйлүүдийг олж харах. За бусд хүмүүс танаас нууж ирсэн зүйл, магадгүй бусд хүмүүстэй холбоотой зүйл хүртэл танд маш ойлгомжтой санагдаж эхэлнэ. Хилэнцгийн ордны мандалттай болон хилэнцгийн ордны сартай хүмүүс энэ үеэр тодорхой хэмжээний сэтгэл санааны дотор эргэлтүүдийг, за зарим нь бие махбодын өөрчлөлтүүдийг хийх өндөр боломжтой. Тэр маань одоо таны хувьд жин эмгчийн хасах, за магадгүй таны хувьд эрүүл мэндэд анхаарад одоо юу гэдэг хагалгаанд орох үнэхээр шаардлагатай бол энэ одоо зүйлүүдийг хийхэд боломжтой эерэг одоо жил бол байх боломжтой. Зарим маань энэ үеэр бас одоо санхүүгийн талын мөнгө төрхтэй холбоотой асуудлуудаа эрэг дэшин шийднэ. Хин нэгэн хүний одоо үлдээсэн өв хөрөнгө, эсвэл нөхрийн чинь дэмжлэг туслалцаа, эсвэл одоо юу гэдэг хамтрагчийн чинь танд одоо өгөх гэдэг юм уу? Эсвэл удам судраас ирсэн ямар нэгэн өв хөрөнгө зүйлүүд таныг одоо чиглэн ирж байна. За нөгөө талаасаа таны хувьд бусдаас сэтгэл зүйн эд хөрөнгийн дэмжлэг тусалцаанууд асар одоо өндөр байгаа учраас энэ үеэр бас таны хувьд харьцангуй одоо санхүүгийн асуудалд орно гэж бол харахгүй байна. Нөгөө талаасаа таны хувьд хэрвээ одоо ажил төрлөө солих юм бол энэ үеэр одоо ажил төрлөөс солигдох, амьдралын чинь өөрчлөлтүүдээр бас нэлээд олон өөрчлөлтүүд бас бусдаас шалтгаалж ирж байна. Тэгэхээр магадгүй та урд нь өөрийнхоороо одоо бүх зүйлээ авч явдаг гэд зүйлүүдэд одоо юу гэдэг санхүүгийн асуудлуудаа шийдэж явж ирсэн бол энэ үеэр магадгүй бусдаас танд бас ингээд ямар нэгэн crisis одоо хүн хэцүү зүйлүүд боллоо гэж бодоход бусд хүн таныг дэмжих туслах гэдэг талууд бас асар одоо идэвхтэй болж эхэлж байгаа ийм одоо үе танд ирж байна. Нөгөө талаасаа таны хувьд зүүд нойр зүүн савингууд ч айгүй идэвхтэй бас болж эхэлнэ. Зүүд нойр зүүн савин чинь идэвхтэй болохоос гадна өөрийн чинь харилцаа холбоо маш их идэвхтэй болно. За тэгээд өөрийн чинь хувьд хол газрыг бас зорих одоо боломж идэвхтэй бас болж байна. Тэгэхээр амралт, ямар нэгэн сувлал гэдэг зүйлүүд бас асар идэвхтэй болно. Тэгэхээр эерэг талаараа эдгээр маш шийдэгдээд одоо бүтэмжтэй болж эхэлнэ гэж бол үзнэ.
За нөгөө талаас бол таны хувьд дотоод сэтгэл зүйд чинь асар том олон өөрчлөлтүүд бол үүснэ. Тэгэхээр бусдыг харж исэн өнцгүүд чинь өөрчлөгдөнө. Бусд хүмүүс таныг харж исэн өнцгүүд. За ялангуяа таны дотор их болж байгаа учраас хүмүүс энийг олж харахгүй байх өндөр боломжтой байна. Тэгэхээр дотоод сэтгэл зүйн олон өөрчлөлтүүдийг та энэ үеэр одоо мэдэрнэ. За ингэснээрээ таны хувьд өөрийгөө танин мэдэх, бусдыг танин мэдэх, амьдралаа цааш нь ямархуу байдлаар авч явах уу гэдэг дээрээ сонголтуудыг олж харах ийм одоо эерэг өөрчлөлтүүд ирж байгаа жил байна. За дээрээс нь нар бас одоо ихрийн ордонд шилжснээрээ энэ зүйлүүдийг илүү одоо танд тод томруулан одоо ойлгуулах ийм гайхалтай үе танд ирж байгаа юм байна. За нөгөө талаас гэр бүл үр хүүхэдтэй бол үр хүүхэдтэй холбоотой асуудал харилцаан дээр үргэлжлүүлэн анхаарлаа хандуулах шаардлагатай. Ажил дээрээ тулгамдж байгаа асуудлуудыг та энэ сард авал одоо дамнан маш сайн одоо даван туулах боломжтой боловч сарын одоо 6 сарын дунд үеэр гэр бүлтэй бол гэр бүлийнхээ хүнтэй харилцаан дээр анхаарахгүй бол одоо нэлээд төвөгтэй саадтай асуудлууд үүсэх өндөр боломжтой гэнэ анхааруулж байна. Энэ дараагийн орд бол номын орд байна. За номын ордныхны маань хувьд за номуудад маань ирж байгаа энэ үйл явдлууд танд одоо харилцаа холбоог за юун төрөнд ганц биеуд маань номын ордны мандалттай болон номын ордны сартай хүмүүс. Энэ төрөнд ганц биеуд маань энэ үеэр одоо харилцаа холбоо маш их одоо нээгдэн. Тэгэхээр хүмүүс маань энэ үеэр одоо хин нэгэн үнтэй уулзрах, танилцах одоо боломжийг олохгүй ингээд яваадсан бол танд айгүй олон боломжууд одоо сонголтууд бас үүсэх өндөр боломжтой. Тэгэхээр ирж байгаа 12 сарын турш таны амьдрал дээр боломж их идэвхтэй нээгдэн, ялангуяа бусдтай харилцах харилцаанд. Тэгэхээр ганц биеуд маань энэ үеэр хин нэгэн үнтэй уулзрах өндөр боломжтой. Номын ордны мандалттай юм уу, номын ордны сартай хүмүүс сэтгэл санаа чинь одоо аз жаргалаар бэлхах, эсвэл одоо харилцаа холбоо хин нэгэн үнтэй уулзрах. За магадгүй одоо юу гэдэг харилцаа холбоо нэлээд саадтай төвөгтэй байгаа хүмүүс маань эргэн одоо холбогдож бие бинийгээ ойлгох, харилцаа холбоо нь эргэн нэгдэх бас ийм боломжийг ирж байгаа 12 сар танд бас өгч байна. За ямар нэгэн тийшээ хол эрт тишээ явах юм бол бас боломж идэвхтэй, гадагшаага явах аяллууд бас их идэвхтэй болж байна. Нөгөө талаас таны хувьд найз нөхдийн харилцаа холбоо, хүсэл мөрөөдлүүд чинь биелэлийг бол олж эхэлнэ. Хувь хүний өөрчлөлтүүд бусдаар дамжуулан өөрийгөө олж нээх, өөрийгөө олж харах юм боломжууд идэвхтэй. За хүмүүстэй холбоотойгоор таны хувьд магадгүй одоо ирэх 12 сарын туршдаа байнгын одоо илүү гадагшаага чиглэсэн харилцаанууд идэвхтэй, хүмүүстэй гадуур цагийг өнгөрөөсөн, эсвэл одоо ажил төрөлч хин нэгэн хүнтэй байнга хамааралтай хийгдэх гэдэг ингээ асар олон өөрчлөлтүүд бол таны амьдрал дээр ирж байна. За нөгөө талаас нь нар бод сугар гаригууд ингээ харилцаа холбооны чинь байршил дээр ирснээр энэ одоо 6 сар тэр чигтээ таны хувьд маш олон хүмүүстэй байн уулзсан, байн гадуур явсан. За тэгээд их олон одоо хүмүүстэй байнгын хамтарч ажилласан, эсвэл уулзсан, бараг гэртээ байхад чинь хин нэгэн хаалгын чинь тогшоод орж ирээд ингээ хамтдаа байх гэдэг юм уу. Ямар ч гэсэн энэ одоо сар танд маш их хүмүүстэй одоо байх, уулзах ийм өөрчлөлтүүдийг бол татж байгаа сар байна. Ерөнхийдөө бол таны хувьд шинэ хамтралыг, шинэ партнершипийг, шинэ бизнес санаануудыг, шинэ зүйлүүдийг хийх гэж байгаа бол энэ сард эхлээд үзвэл маш амжилттай одоо бүтлийг бол олох нэ гэж бол харж байна. За энэ дараагийн одоо орд бол матрын орд. За матрын ордныхны маань хувьд ирж байгаа энэ Бархасууд гаригийн 12 сарын аялал. За тэгээд нарны байршил буюу ихрийн орд руу нар 5 сарын 20-нд. За Бархасууд гариг 5 сарын 25-нд. За ингээд ихэнд хэлсэн зүйлүүдийг бол энэ давтахгүй ярив. За ямар ч үсэн одоо матруудын маань хувьд ирж байгаа матрын ордны мандалттай болон матрын ордны сартай хүмүүс эрүүл мэндэ маш их анхаарах шаардлагатай үе эхэлж байна. За өөрт тулгамдж байгаа саад асуудлууд, сэтгэл зүй, эрүүл мэнд, хоол боловсруулах эрхтэн гэдэг зүйлүүд дээр их анхааралтай байна. Үүн дээр чинь хэрвээ одоо асуудалтай байсан бол энэ үеэр бол та нэлээд олон өөрчлөлтүүдийг эргээр бол хийж эхлэх нь байна. За нөгөө талаас л одоо өөрийн чинь амьдралд
юу дайсан болоод байна вэ гэдгийг бол олж мэдэх боломжтой юм үе болж байна. Тэгэхээр мэдээж та өөрийнхөө амьдралд болж байгаа одоо өөрт чинь ямар зүйл дайсан болж байгааг мэдэхгүй явснараа бас магадгүй ажил төрөл дээр асуудлуудыг татаад ойлгохгүй яваад исэн байж болно. За тэгэх юм бол энэ үеэр та дайснуудаа олж мэдэх өндөр боломжтой, саадуудаа олж мэдэх боломжтой. За нөгөө талаас бас таны хувьд оюун санаа, дотоод сэтгэл зүйн хувьд бас нэлээд олон өөрчлөлтүүд таны амьдралд бол ирж байна. Тэгэхээр бол мэдээж сэтгэл санааны хувьд их олон өөрчлөлтүүд ирэхээс гадна бусд хүмүүсийн хувьд болон бусд хүмүүстэй холбоотой ямар нэгэн эерэг сүрэг мэдээллүүдийг та олж сонсох боломжтой. За мэдээж энэ мэдээллүүдийг олж мэдэж сонсснороо бас та нэлээд олон одоо төлөвлөгөөнүүдэд өөрчлөх бас боломжийг эргээр танд харуулнаа. За нөгөө талаас өөрөө чинь хувьд амьдралын чинь түвшин нэлээд сайжрах, дээшлэх боломжийг нэлээд хөдөлмөрөөр бол танд үүсгэн. Тэгэхээр та 2020 одоо 4 оноос 2025 оны хавар одоо 100 хүртэл амьдралынхаа түвшинг өөрчлөё. Илүү сайжруулъя гэвэл нэлээд хөдөлмөрлөх шаардлагатай ба санхүүгийн асуудал дээрээ, үр ширтэй холбоотой асуудал дээрээ нэлээд анхааралтай ажилуулах цогцолтой харагдаж байна. Тэгэхээр энэ үеээр та санхүүгийн асуудлаа анхаарад, өглөг зарлагаа танаад маш одоо зөв алхмуудыг хийж чадвал бүтэн одоо энэ ирж байгаа жил бол таныг эрүүл мэнд, санхүүгийн амьдралын асуудлуудаас илүү сайн төвшнийг танд одоо харуулж байна. Нөгөө талаас таны хувьд ямар нэгэн одоо нуугдмал байсан асуудлууд ил тод гарч ирснээр таны хувьд үүнтэйгээ ажиллах боломж, үүн дээр анхаарлаа хандуулах боломжийг ирж байгаа одоо энэ 12 сар танд өгнө. Тэгээд нөгөө талаас 6 сард бол тэр чигтээ та өөртөө тулгамдж байгаа асуудлуудаа маш их зэгцэлж, цогцлоож, бичиг цаастай холбоотой асуудлууд, эмхлэх ёстой ажил хэрэгүүдийг, деталуудыг маш их анхаарч, эерэг өөрчлөлтүүдийг та энэ сарда хийх юм байна гэж бол харагдаж байна. Тэгэхээр ирж байгаа 12 сар таныг өөрийнхөө одоо амьдралыг илүү дээшлүүлэх болж байгаа энэ асуудлуудыг илүү зөвөр олж хараад амьдралдаа илүү одоо амьдралын эерэг боломжуудыг татах асуудлуудаа давах юм эерэг өөрчлөлтийг бол өгч байна. За энэ дараагийн орд бол Бомбын орд. За Бомбын ордынхны маань хувьд ирж байгаа энэ гариг эрхсүүдийн өөрчлөлтүүд бол асар одоо эерэг нааштай нөлөөллөг болгоно. За эхрийн орд бол таны яг одоо эгч дүүс орд гэж бол үздэг. За тэгэхээр бол агаар бие махбодтой, та бас агаар бие махбодтой. Тэгэхээр одоо та хоёрын шин чанар жоохон зөрүүтэй боловч асар төстэй. Тэгэхээр энэ махбодууд бол одоо өөрсдөө танд нэлээд одоо эерэг нааштай шийдлүүдийг бол гаргана. Тэгэхээр Бомбын ордныхны маань хувьд өнгөрсөн жил бол нэлээд төвөгтэй, асуудалтай одоо ийм бас нэлээд олон ажиллагаатай саадуудыг бол давсан жил байсан бол одоо ингээ 2024 оны 5 сарын 25-наас 6 сарын 2025 оны 6 сарын 3-4 за эхний 7 хоногт бол ингээд бархас үд аяллаа бол бүтэн 12 сарын турш хийж байгаа. Тэгэхээр бомбуудад маань асар олон ажлын одоо эерэг боломжуудыг өгнө. За дээрээс нөх олон одоо ажлын саналууд юм уу эсвэл амжилтууд за удаан зорж исэн зорилгууд чинь үүд хаалгуудыг нээж өгөх боломжтой юм аялал байна. За нөгөө талаасаа бас таны хувьд маш бүтээлч ийм одоо зүйлүүд бол өрнөж байна. Хамгийн их танд талаар магадгүй зарим маань энэ үеэр айгүйх багшлах байх гэж бол харагдаж байна. За заах байх гэж харагдаж байна. За зарим маань өөрийнхөө дуртай хоббиг бол эхлүүлэх байх гэж харагдаж байна. Хувь хүний хувьд өөрийнхөө дуртай хоббиг эхлүүлснээрээ өөрөө эргээд даган хөгжих өндөр боломжтой байдаг учраас таны хувьд хувь хүний хөгжил бас энэ бүтэн 12 сарын турш болох нэ. За дээрээс нь танд маш олон азтай үйл явдлууд бол болох нэ энэ жил. Тэр азтай үйл явдал нь магадгүй таны хувьд сургууль соёлд орж чадахгүй байсан бол сургууль соёлд орох боломжийг ч нөгж байна. За магадгүй таны хувьд ямар нэгэн гадагшаа чиглэсэн ажил бизнесүүдийг эхлүүлэе гэж бодож байсан бол энэ маань боломжийг бүрдүүлж байна. За олон найз нөхдүүдтэй боллыг хүрээлээ тэлье гэж бодож байсан бол энэ маань одоо энэ алхмуудыг тавихад асар одоо идэвхтэй нөлөөлөг өгж байна. Тэгэхээр Бомбын ордны мандалттай болон Бомбын ордны дазаанаар за сартай хүмүүс бүгд одоо энд бол асар идэвхтэй. Ялангуяа мандалт ордтой хүмүүс нь үүнд за сарны ордтой хүмүүс нь сэтгэл зүйн дотоод баяр баясгалан яг үүгээрээ дамжуулан бас мэдрэх юм өндөр боломжтой. Тэгэхээр бол энэ одоо аялал бархасуудын аялал танд бол маш олон эерэг боломжуудыг
өгнө. За үр хүүхэдтэй холбоотой асуудал төр мэдээж үр хүүхэдтэй болоо гэж төлөвлөж байгаа бол энэ хоёр бас та үр хүүхэдтэй болж болно. Үр хүүхэдтэй болох боломжтой. За гэр бүл үр хүүхэдтэй холбоотой харилцаа бол маш эерэг нааштай шийдэгдэж байна. Таны хувьд бол одоо сэтгэл санаа өөрөөр хувь хүний одоо хувьд асар олон азтай үйл явдлууд үр хүүхэд, сургууль соёл, гадаад улс орон, за хүрээлэл нийгэмшил, найз нөхөд, хүсэл мөрөөдөл, зорилго гэдэг бүхэл талаараа үд халбуудаа нээж эхэлж байна. За дээрээс нь 6 сард одоо нар эхрийн орд руугаа шилжээд ингээ бод сугар гаригууд араас нь дагалдан очсноор таны хувьд өөрийгөө бусдын өмнө гаргасан ажлуудыг хийвэл асар одоо амжилттай болох ийм таатай үе танд ирж байна. Ямар ч байсан таны сэтгэл санааны хувьд болон бие махбод физиологийн хувьд бол асар одоо аз жаргалтай өөрчлөлтүүдийг энэ үеэр та мэдэрч эхэлнэ. За энэ дараагийн орд бол загасны орд. За загасны ордныхны маань хувьд ирж байгаа энэ одоо бархас үд гаригийн аялал танд одоо маш их хамааралтай. За тэгэхээр мэдээж таныг бас одоо бархас үд гариг удирддаг. Тэгэхээр урдчин энэ загасны ордныхны маань бархас үд гариг өөрийн чинь дотоод сэтгэл зүй, гэр бүлийн амьдрал, орон байр. За тэгээд ажил мэргэжил одоо өв хөрөнгө, хол улс орон өдр гэсэн зүйлүүд рүү бол идэвхтэй одоо энергиудээ өгж байгаа учраас таны хувьд хамгийн түрүүнд орон байраа солих юм уу, орон байр худалдаж авах юм уу, газар нутаг сэлгэх юм уу, ийм өөрчлөлтүүд бол асар идэвхтэй болж эхэлж байна. За нөгөө талаасаа бас нэг зүйл таны амьдралаас устж нөгөө зүйл эхэлнэ. Магадгүй таны хувьд энэ маань эргээд нэг одоо ажилгүй удаан явсан бол ажилд орох. Эсвэл ажлаа солиод шинэ ажилд орох. Эсвэл ажлаа өгөөд өөр улс орныг зорих гэсэн амьдралд нэг томоохон ийм шилжилтүүд байдаг. Удаан хугацаагаар ингээд өөрчлөгддөг. За энэ шилжилтүүдийг хийхэд асар өндөр боломжийг өгж байгаа ийм үе байгаа. Тэгэхээр ирж байгаа 12 сарын туршдаа шинэ одоо өөрчлөлтүүдийг хийх, нэг зүйлийг болж нэг зүйлийг эхлүүлэх ийм одоо асар олон өөрчлөлтийг энэ үеэр бол тавих нэ. За нөгөө талаасаа бас гэр бүлийн амьдрал чинь маш чухал байна. Ажил мэргэжил, карьер чинь маш чухал байна. Гэхдээ бол таны хувьд илүү гадагшаага чиглэсэн зүйлүүдийн араас хөдөлгөхөөс илүүтэйгээр дотоод сэтгэл зүйн аз жаргал, гэр бүлийн амьдрал одоо юу гэдэг эцэг эхтэй холбоотой асуудлууд, гэр бүлтэй холбоотой юм зүйлүүд дээр илүү их анхаарлаа хандуулж, илүү их одоо удам судар, гэр бүлийн дотоод уур амьсгал чинь энэ одоо дотоод өөрчлөлтүүд чинь их чухал танд одоо болж эхэлнэ. Тэгэхээр эднийг анхаарснараа таны хувьд цаашид одоо яаж амжилттай байх суурьудаа тавих ийм одоо жил чинь бас залгаж байгаа юм байна гэж харагдаж байна. За тэгээд загасны ордны мандалттай болон сартай хүмүүсийн мэдээлэл илүү одоо чухал байна. Нөгөө талаасаа өөрийн чинь хувьд бархас үд гариг санчир гариг таны ордонд бол үргэлжлүүлэн аяллаа бол хийж байгаа. Тэгэхээр энэ маань таныг одоо өөрийгөө үргэлжлүүлэн сорих, нээх, бүтээх гэдэг талууд руугаа илүү чиглүүлж одоо энэ бүтээх, нээх цаашид ямархуу одоо хүн болох юм уу, ямархуу байр суурьтай явах гэдэг юм уу, эсвэл нийгэм, гэр бүл, харилцаа холбооноор ямар өөрчлөлтүүд хийх ёстой вэ гэдгийг танаас нэлээд одоо шалгасан ийм болон эерэг өөрчлөлтүүдийг бол энэ үеэр танд үзүүлэх нэ. За тэгээд загаснуудын маань хувьд бас одоо юу гэдэг гэрээ засаа төрөө зас гэдэг шиг орон гэр дотоод асуудлуудаа шийдснийхаа дараа ажил мэргэжил нь бас дагаад маш амжилттай болох нэ гэж харагдаж байна. За нөгөө талаасаа бас бусдтай холбоотойгоор бусдаас ирэх дэмжлэг тусалцаа, бусд хүмүүсийн атаж өтөө, бусд хүмүүсийн дэмжлэг тусалцаа гэдэг ингээд олон өөрчлөлтүүдийг өрлөг их татж байна. Нөгөө талаасаа бас одоо ямар нэгэн өөрт нь харагдахгүй байсан олон зүйлүүд таны амьдрал дээр маш их идэвхтэй ил гарч ирснээрээ өөрийнхөө саадуудыг бас олж мэдэх боломжтой байхаас гадна энэ үеэр та өөрөө өөртөөгөө илүү анхаарч ажиллах боломжуудыг гариг иргэсүүд байршил сонснороо бас өгөхөөс гадна дотоод сэтгэл зүйн олон ингээ өөрчлөлтүүд өөрийгөө өнгийн харах, өөртөөгөө ажиллах, өөрийнхөө сэтгэл зүйн асуудлуудаа засах одоо олж харснараа бас одоо олон дотоод өөрчлөлтүүдийг хийж эргээд энэ маань таны хувьд дараагийн амжилтуудад асар одоо тус нэмэртэй эерэг юм гаригийн нөлөөлөл танд болох юм байна. Тэгэхээр 6 сар болтер чигтээ таны хувьд гэр бүлийн амьдрал, дотоод уур амьсгал тэгээд эцэг эхтэй холбогдлолтой харилцаа, за орон байраа солих, авах өгөх, зарах, эсвэл нүүх,
аялах гэдэг ийм олон эерэг өөрчлөлтүүд нааштайгаар ирэхээс гадна их тэм шийдэмгий олон алхмууд бас эхэлж байгаа ийм үе бол таны амьдралд ирж байна.